открытие турнира по боевому самбо. Байлдааны самбогийн тэмцээний нээлтэнд дайны ялалтын дурсгалыг хүндэтгсэн сэтгэл хөдлөм үзүүлбэрээр эхэллээ. Үүний дараа дивизион дээр Монгол, Оросын улбаны улс, Казахстан, Тажикстаны шилдэг тулаанчид гарч ирлээ. Тэд бүгд ялагчийн бүсийн төлөө тулдахаар ирсэн. Зарим нь хүнд бэртэл авсан ч шантралгүй эцсээ хүртэл тэмцсэн. Бились до победного. Энэ сэтгэл хөдлөлийг үгээр илэрхийлэх аргагүй. Би удаан хугацаанд бэлтгэл хийсэн. Эцэст нь ялалт байгуулж чадлаа. Гэмтэл авсан ч асуудалгүй. Гол 6 тулааны зэрэгцээ энэ удаагийн тэмцээнд анх удаа самбогийн техник эзэмшсэн олонний танил хүмүүсийн хооронд онооны бус тулаан боллоо. Техникой самбо. Тулааны үн маш их сандарсан. Тиймээс эхний үед өөрийгөө бүрэн илэрхийлж чадаагүй. Харин 2 дугаар үед илүү сэргийж дайчилж чадсан. Ингээд өрсөлдөгчийнхөө хөмсгийг сэтлээд ялалт байгуулсан. Самбо буюу зэвсэггүй өөрийгөө хамгаалах урлагийг 1930-аад онд зөвлөлт холбоод улсад зохион бүтээсэн юм. Энэ спортын чөлөөт бүх жудо, бокс элементүүдийг хослуулсан байдгаараа онцлогтой. Бурайд улс самбогийн хөгжлөөр тэргүүлэгчдийн нэг бөгөөд тус бүсэд 3000 орчим тамирчин бэлтгэгддэг. Байлдааны самбо сэтгэлийн хат, хүч чадал, жинхэнэ их оронч хамгаалагчдыг бэлтгэдэг спорт юм. Ирээдүйд бүх тулаан зөвхөн спортын талбарт өрнөсэй. Все схватки будут только спортивными. Бидэнд аль хэдийн 6 дэлхийн аварга, 7 Европын аварга, 4 Азийн аварга, 1 гавьяа тамирчин, 4 олон улсын зэрэглэлийн мастер, 50 гаруй спортын мастер, 40 гаруй спортын дэд мастер байна. Энэ тэмцээний дараа энэ жигсаалд улам бүр нэмэгдэн гарцаагүй. Энэ бол жинхэнэ ирчүүдийн тулаан, жинхэнэ бааtruуд, дайчид, тамирчид юм. Энэ тэмцээн спорт, үнэнч байдал, ур чадварын баяр болно гэдэгт итгэж байна. Хүчтэй нь ялах болтугай. Оросын шигшээ багийг Бурайдын 5 самбист төлөөлсөн бөгөөд 4 нь ялалт байгуулжээ. Тэд 100 мянган рублийн батламж болон аваргын бүсээр шагнагдсан юм а. Заветный пояс чемпиона. Валентина Цыбикова, Даржи Чайдопов, новости дня. Найзуудаа, та нарт ойртуулах уу? Би энэ дууг тайзнаас дуулж чадахгүй нэ. Наш с тобой старый город, который вечно и красивый холод. Не потому ли он еще нам дорог, что здесь мы встретились с тобой? Лучшая награда для... Жинхэнэ урлагийн хүнд хамгийн том шагнал бол үзэгчдийн халуун дулаан хүлээн авалт юм. Ялалтын баярын тоглолтод Татарстаны гавьяат жүжигчин Альберт Жалиловыг дахиулахаар тайзан дээр буцаан дууджээ. Зочдын сэтгэлийг түүний уянгалаг хоолой уяраасны илрэл юм. Тоглолтын гинтийн бэлгэн зөвхөн алдартай зочин байсангүй. Улаанбаатар хотын шин задгаа театр анхудаа ийхүү олон нийтийн өмнө нээлттэй хийлээ. Заслуженного артиста Татарстана. Альберт Жалиловын хамтаар ялалтын баярт зориулсан тоглолтод хотын уран бүтээлч хамтлагууд оролцсон аядууга өргөлөө. Эхлэл тавигдлаа. Энэ тайзан дээр эх оронч сэдвтэй тоглолтууд зохион байгуулахар төлөвлөж байна. Суудалтай газар гэдэг маш том давуу тал. Бусад талбай шиг хүмүүс зогсох шаардлагагүй. Өнөөдөр ахмад наснууд олноороо ирж үзлээ. Би үнэхээр их таашаал авлаа. Яг л хөгжмийн тоглолтчийг танхимтай нэгэн хэмнэлд орсон мэт санагдсан. Камер тоглолт бол онцгой уур амьсгалтай, итгэлцэлтэй орчин байдаг юм. Өнөөдөр ч гэсэн хэдийгээр олон хүнтэйж энэ итгэлцлийн уур амьсгал бий болсон юм шиг санагдсан. Олеся Цыкина, Даржи Чайдопов, новости дня.
Усадьба на улице Эрхүү хотын хувьсгалын баатруудын гудамжны 6 дугаарт байрлах хуучин язгууртны эдлэн байшин шинээр амьсгалж эхэллээ. Түүхэн баримт бичихт уг барилгыг худалдаачин Аарон Ровийн орлого олдог орон сууц гэж тэмдэглэсэн байдгийн тус барилгад сэргээн засварлалтын ажил хийгдэх бөгөөд гадна фасадын архитектурын хилс чимэглүүдийг хадгалж гээгдсэн элементүүдийг анхны төрхөөр нь сэргээн бүтээн. Энэхүү байшин нь улсын хамгаалттай түүхэн дурсгалт барилга юм. Это здание. Энэ барилга нь 19-р зууны эрхүүгийн модон барилгын хувьд ижил төстэй загвар бараг байхгүй. Энэ бол чулуун ампир стилийн архитектурыг модон хийцээр дуурайлган хийсэн загвар юм. Хэрвээ бид гол фасадыг харвал давхруудын 3 ангилсан зохион байгуулалт, хоёр талын цонхны ризолит зэрэг нь орчин үеийн орон сууцны архитектурын сонгодог жишээ юм а. Выделение боковых окон ризолитами. Сейчас дом в аварийном Одоогоор энэхүү барилга нурж унах аюултай болсон буюу барилгын яс бүтцийнх нь ашиглалтын хугацаа барагдсан аж. Төслийн ажлыг хэд хэдэн үе шаттайгаар хийсэн байна. Эхний шатнд инженерийн үзлэг, хэмжилтийн зураглалыг боловсруулжээ. обмерные чертежи. Хоёрдугаар шатнд түүхэн болон намтрын мэдээлэл дээр ажилласан. Дараагийн шатнд шинжлэх ухааны үндэслэлтэй төслийн баримт бичиг боловсруулах байсан. В основу проекта Энэхүү сэргээн засварлах төслийн үндэс суурь нь Москвад нэр хүндтэй архитектор Евгений Барановскийн тооцоолол байлаа. Тэрээр 20-р зууны 80-ад оны сүүлчээр эрхүүд тусгайлан ирж судалгаа хийсэн юм. 50-х годов прошлого века. 1989 онд уг барилга орон сууц хэвээр байх үед Евгений Юрьевич маш нарийн хэмжилт хийж судалсан. Тэрний боловсруулсан материал манай архивд хадгалагдаж байгаа бөгөөд энэ нь орчин үеийн сэргээн засварлалтын төслийн үндэс болж өгсөн. В начале 2000 2000-ад оны ихээр уг барилгыг хотын өмчөөс хувийн эзэмшилд шилжүүлсэн. Түүнээс хойш орхигдож, төмөр, салхи, борооны улмаас улам уудлжээ. Үнэхээр ноцтой эвдрэл гэмтэл учирсан байна. В рамках Сэргээн засварлалтын ажлын хүрээнд энэхүү байшин тусаа хангамж, цахилгаан хангамж зэрэг инженерийн сүлжээг бүрэн шинжилгээ олбох бөгөөд энэ нь өнөөгийн стандартад нийцсэн орчин үеийн технологи бүхий түүхэн дурсгалж барилга болж байна. иркутянам не стоит. Эрхүүгийн оршин суугчид сэргээн засварлалтын ажил эхэлж байгаа талаар санаа зовох хэрэггүй. Ажлын эхний шатанд барилгыг бүрэн болгож, дараа нь түүхэн хэв маягийг нь хадгалсан шинжилэлт хийгдэх юм. Для программы новости. Өглөө эртнээ сайн дурынхан Забайкалец хэмээх гэр хорооллын хашааны ойролцоох Шуурха төвд цуглаж эхэллээ. Тэд гал унтраах ажиллагаанд шаардлагатай ус, хүнс, гарт таарах багаж хэрэгслүүд болох хүрц шүүр зэргийг авчирсан байна. Анх удаа цуглаад байгаа нь энэ биш юм а. Хүрц шүүр гээд байгаа бүхнээ бариад ирлээ. Өчигдөр тэнд унтраасан. Өдөр болгон ах トゥ энэ тэндгүй унтраасан шүү. Хаасайгүй л ажиллаж байна. Энэ удаагийн гал дүмрийн тархалтыг зогсоохын тулд бүх хүчээд ажиллажээ. Учир нь хохирол аль хэдийн баггүй хэмжээнд хүрчгээд байна. Малиновка хэмээх хашаанд гал 50 газраар тархаж, 20 барилга 6 зүслэнгийн байшин гэмтжээ. Одоогийн байдлаар гал бүрэн устж хөрсний чиглэлийг сэргээх хуслага хийж байна. Гэвч Смоленко орчмын ойд 1000 га талбайд гал тархсан. 120 хүн 37 техник нэгж ажиллаж байгаа. Суурин газарт шууд аюул нүрлэг болно. Өнөөдөр энэ галыг унтраасан ч тайвширч болохгүй юм. Ихэнх тохиолдолд гал төмөр хүмүүсийн үйлдэлээс үүдэлтэй байдаг юм. Цахилгаан хуурай ашигласан оч эсвэл унтраалгүй орхисон тамхи энэ бүхэн хоромхон зурл нэгэн алийг орон гэргүй болгож чадна. Зарим тохиолдолд хэн нэгэн санаатаагаар гал тавьсан ч тогтоогддог. Энэ талаар бүсийн захирагч Александр Осиповт металлург хашааны дарга Ольга Березовская мэдээлэл өгчээ. Тэдний хашаанд гал дэгдэх шахсан байна. Тэр хүн энд ирж зогсоод хэсэг байж байгаад бутсан. Оройн 20 цаг 30 минутын орчимд болсон явдал. Тэд нөхцөл байдлыг тандаж хаанаас гал тавьж болохыг судалсан байх. Шөнийн 1 цагт эргэж ирээд л гал тавьсан. Ольгагийн хэлснээр сэжигтнүү 4 дугуйтаар ирж хашааг галдаад зүгтсэн байна. Цагдаагийн байгууллага буруутай этгээдүүдийг эренсрүүлж байгаа юм. Захирагч Александр Осипов болон онцгой байдлын газрын дарга Николай Басов нар галын голомт орчмын бүх хашаагаар явж нөхцөл байдалтай танилцжээ. Зарим иргэд онцгой нөхцөлд бэлэн биш байна. Манайх усгүй. Одоо яаж хөрөнгө босгохоо ярьж байна. Манайх ердөө 30 хүнтэй жижиг газар хашаа байхгүй юу? Бид өөрсдийн мөнгөөр гүний худаг гаргах гэж байна. Энэ бол том зардал.
Александр Осиповичийн дүүргийн дарга Виктор Машуковт Березовый хашааны иргэдийг усаар хангахыг үүрэг болгосон. Тэрээр даруй усаар дүүргэсэн машин илгээсэн байна. Одоогийн байдлаар өр байгалийн хязгаарт гал унтраах ажил хийгдэж байгаа ба түүнээс гадна нэрдэсчсэн зурус татах, цурамд оруулах зэрэг арга хэмжээ авч байна. Сүүлийн 24 цагийн дотор өр байгалийн хязгаарт 8 шинэ ой хэрийн төмөр бүртгэгдэж 9,000 га талбайд тархсан 3 галыг унтраажээ. Гал унтраах ажилд 2000 орчим хүн оролцсноос явган цэргийн Авалис охранагийн баг, Забайкал лесхозын ажилтнууд болон сэтгэлдээ иргэд хамтран оролцжээ. Халимгийн Эстэй хотын залуучуудын цэцэрлэгт хүрээлэнд Халимгийн гавьяат жүжигчин Эмбэ Манжиевт зориулсан дурсгалын хөшөөг нээлээ. Түүний нэр үе үеийн хүмүүс танил үлээ. Зөвлөлт холбоот улсын урлагийн гавьяат цэцгэлтэн тэрээр 1978 онд хүүхдийн гэрэл бүжгэн хамтлагийг байгуулсан. Өнөөдөр тус хамтлаг түүний нэрийг бахархалтайгаар авч явдаг юм. Хөшөө бүтээх санаачлагч мөн тус хамтлагийн үе үеийн төгсөгчдөөс гарсан бөгөөд багштай талархал илэрхийлэхүүднээс хандив цуглуулж ийхүү дурсгалын хөшөөг босгожээ. Эмбэ Манжиевийн нэрэмжит хүүхдийн бүжгийн урлагийн бүгд найрамдагтад ард улсын наадамч мөн зохион байгуулагдаж Халимгийн 10 уран бүтээлийн хамтлаг оролцлоо. Эх орны дайны эхний жилүүдэд Старая Русса гэх жижиг хотын ойролцоо ширүүн тулдаанууд болсон юм. Зөвлөлтийн цэргүүд ихээхэн хохирол амссан. Харин тентхийн тусгадууд 80 гаруй жилийн турш тэр аимшигт он жилүүдийн дурсамжийг чимээгүйхэн хадгалсаар иржээ. Сүүлийн жилүүдэд Медведон тусганы ойролцоо Баавга нэртэй хайгуулын баг ажиллаж байгаа бөгөөд түүний бүрэлдэхүүнд Сунтарын хошууны залуу хайгуулчид багтжээ. Сунтарын гимназийн Сонор их оронч клуб нь 3 дахь жилдээ хайгуулд оролцож байгаа бол өнгөрсөн жилээс Политехникийн лицейгийн сурагчид нэгдсэн байна. Намар хаврын ээлжийн хугацаанд 15 цэргийн шарил, хувийн эд зүйлс, таних тэмдэг, одон медаль зэргийг олжээ. Бид нэг халбаг олсон. Дээр нь Илюша гэж бичсэн байсан. Хээ угалцаж байсан. Судалж үзтэл ийм нэртэй 2 цэргийн тулалдаж байжээ. Нэг нь Новосибирск мужих, нөгөө нь Якутих. Якут цэрэг өмнөх тулаанд амьд үлдсэн ч бараг сарын дараа энэ газарт амь үргэлжжээ. Тавдугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв замаар мөнхөд дурсагдах дайчид дурсгал хүндэтгэлийн жагсаал боллоо. 1000 гаруй улаанбаатарчууд болон нийслэл хотод зочлон ирсэн хүмүүс, дайнд оролцогч өвгдөөдэс ойр дотны хүмүүсийнхээ дурсгалыг хүндэтгэлээ. Мөнхөд дурсагдах дайчид жагсаалын цуваг Оросын холбооны улс Беларусь болон Киргиз улсаас Монгол улсад суугаа элчин сайднаар тэргүүлэн явсан юм а. Ёслолын арга хэмжээ Улаанбаатар дахь Урусский домд урлагийн өргөн цар хүрээтэй арга хэмжээгээр үргэлжиллээ. Монгол ялалтын баяр хэрхэн болсон тухай манай сурвалжлагад өгүүлнэ. Баярын жагсаалын цуваа домогт Монгол ард нисэх онгоцны эскадрилаас маршал Георгий Константинович Жуковын хөшөө хүртэл явлаа. Эргэн тойрон хөгжим гიშгэлж цэцэг алаглаж байсан юм а. Өчигдөр та бүхэн Монгол Улсын ерөнхийлөгч улаан талбайд цэргүүдтэйгээ мэдчилж Монгол цэргүүд гайхалтай харагдаж байсан жагсаалыг үзсэн байхаа. Улаанбаатар дахь Оросын элчин сайдын яамн дээр болсон баярын хүлээн авалтын үеэр бид энэ жагсаалыг дамжуулсан. Монголын цэргийн бие бүрэлдэхүүн ямар гайхалтай байсныг бид харсан. Никитаныхаа өвгтэй гэр бүл 4 үеэрээ Монголд амьдарч ажиллаж байна. Энэ ялалт монголчууд, бурайдууд, орсуудын бүгдийнх нь ялалт юм а. Бид хүүгийнхээ өвөө манай хадам аавын дурсгалыг хүндэтгэж энэ жагсаалд оролцож байна. Хадам аав 1942 онд Монголоос дайнд яваад 1947 онд ирсэн. Ийм ээж аав хоёр маань одоо тэр дайнд бол оролцож маш их үүргийг гүйцэтгэжсэн жирийн нэг ард малчин. Портрет Лазарев Василий Пантелеймонович. Энэ хүрэг бол Лазарев Василий Пантелеймонович, манай аавын хүрэг. Аав маань 1943 онд 17 настайдаа дайнд явж 1949 онд ирсэн. Ленинградд байлдаж Японтой хийсэн дайнаас буцаж ирсэн. Под Ленинград пришел с Японии.
Энэ ахыхаа аав хоёрынхаа зургийг бариад ирлээ. Энд нэрж одоо жагсхийгээд ирлээ би. Одна из 10 детей. Би өөрөө 10 хүүхдийн нэг нь манай аавгаа эх орны дайн халах голын тулаануудад оролцсон. Иймээс баярын өдөр мөнхөд урсагдахад дайчиж жагсаал оролцсондоо би маш бахархал дүүрэн байна. Бессмертном полку. 22 июня был призван. Аман 6 дугаар сарын 22-нд цэрэг татагдсан. 9 дугаар сард Монголд ирж морд авч явсан хүн байгаа юм а. Мордыг сургаж, тижээж, тээвэрлэж явсан. Дараа нь тэднийг Москва руу явуулж манай аав Москва орчимд байлдаж байсан. Пулемет ч байсан юм. Шархнаасаа болж амиа алдсан. 2 хөлн хүн шархацсан. Коня потерял, был пулеметчиком. Улаанбаатар хотын музейд Бурайд улсын архивын тухай гэрэл зургийн үзэсгэлэн дэлгээгдлээ. Улаанбаатар хотын захирагч Хишгэ Гинянбаатар Бурайд улсын тэргүүн Алексей Циденов нарын хамтын ажиллагааны тухай гэрээ хэлэлцээрийн хүрээнд анх удаага дэлгэгдэж байгаа үзэсгэлэн юм а. Эндээс онцлохын бол Яалтын баг хурал гэсэн зураг харагдаж байна л да. Энэ төлөөлөл холбоод бас Америк нэгдсэн улс Британийн одоо төлөөлөл болсон хүмүүс. За тэгээ энэ нь болохоор яг Монголын түүхэнд бол маш том хувь нэмрээ оруулсан одоо үлдсэн юм хурал байдаг. Яагаад тэгэхээр одоо Монголын тусгаар тохиолдолтой холбоотой асуудал бол энд яригдсан. Улаанбаатар хот баярлаж байна. Бурайд улсаас ирсэн зочдын дунд Воля казак чуулга байлаа. Улаанбаатар дахь Урусский домд цэргийн хээрийн гал тогоо дэлгэгдэж хүүхдүүд ялалтын тухай зурж энэ баярыг тэмдэглэж байсан юм а. Баярын оргил үеийн тогрун цуваа хөшөөний нээлт байлаа. Открывается мемориал, посвященный воинам, ушедшим на фронт Великой Отечественной из Монголии. Ялалтын галыг Москвад асааж энэ өдөр Улаанбаатар хотод авчирчээ. Вот он огонь, привезенный прямо с вечного огня у могилы неизвестного солдата. Зүрх сэтгэл өвдөж байна. Монголд зайсанд хизээ нэгэн цагт мөнхийн гал байсныг мэддэг хүн бүрийн сэтгэл хүндүр байгаа хаа. Бид өчигдөр 5 дугаар сарын 9-нд зайсан руу мөнхийн гал аваад өгсөн. Зайсанд мөнхийн гал асаж байх болно гэдэгт бид итгэж байна. За великую победу! 2 коротких, 1 длинный и протяжный! Ура! 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 Батдалай Багдаев, Чанцалдулам, Евгений Павлов, Аист Глобал. В 2024 онд Хятадын Тижээвэр амьтдын үйлчлэгээний зах зээлийн хэмжээ 300 тэрбум юан буюу 42 тэрбум $. хүрчээ. Ингэхдээ энэ салбарын хэлбэр үйл ажиллагаа улам өргөжинтэлж зүгээр нэг Тижээвэр амьтны дэлгүүр бус цэцэрлэг ресторан гэх мэт бүтээлч шийдлүүд бий болж байна. Энэ салбарыг шинэ хандлагаар дүүргэж буй хүмүүсийн дийлэнх нь залуу бизнес эрхлэгчид бөгөөд үйлчилгээг илүү өндөр түвшинд хүргэх зорилготой юм а. Би Вога амьтны цэцэрлэгийг өөрийн хэрэгцээн дээр тулгуурлан байгуулсан. Өмнөх ажлын маань онцлогоос шалтгаалan би байнга илүү цагаар ажиллаж томилолтоор явах шаардлагатай болдог байсан. Тиймээс Тижээвэр амьттай төр хугацаагаар энгийн дэлгүүрүүдэд үлдээдэг байлаа. Гэвч тэдэнд хангалттай анхаарал халамж, нийгэмшүүлэх боломж байдаггүй. Судалгаа хийж үзэхэд чанартай арчилгаа үзүүлэх үйлчилгээ зах зээл дээр маш ховор байгааг ойлгосон. Тижээвэр амьтнаа төр үлдээх газар сонгоно гэдэг бол маш хариуцлагатай алхам. Вогва энэ хэрэгцээг хүүхдийн цэцэрлэгтэй адил түвшний халамж, анхааралтайгаар хангахыг зорж байна. Энд гол нь сэтгэл хөдлөлийн хэрэглээний тухай яригдж байгаа юм. Энэ нь зөвхөн үндсэн хэрэгцээг хангахаас цаашлаад Тижээвэр амьтдын сэтгэл зүйн оролцоог чухалчилж эхэлж байгаа шинэ үе шат юм а. Өнөө үеийн залуусын дунд Тижээвэр амьтантай байх нь түгээмэл болж байна. Тэд бол хэрэглээний зах зээлийн чухал хэсэг. Тэдний хэрэгцээнд чиглэсэн үйлчилгээ бол шинэ чиг хандлага юм. Шинэ үеийн амьтанд дурлагсад хоёр талын харилцаа ойлголцлыг эрхэмлэж, ижил сонирхолтой хүмүүсээ дэмжихэд бэлэн байдаг. Мөн Тижээвэр амьтантай биш хүмүүс ч анхаарах хэрэгтэй. Ингэснээр бид нийгмийн хувьд урагшилж хүн ба амьтдын эрхийг илүү сайн хамгаалж чадна. Хятадд хүн ба Тижээвэр амьтдын харилцааг дахин тодорхойлох шинэ үе эхэлж байна. Энэ нь ногоон болон цэнхэр эдийн засгийн үзэл баримтлалд төгс нийцэж байгаа юм. Нэг талаараа байгальтай зохицон орших арга замыг олгож, нөгөө талаараа хэрэглээний шинэ түвшинд хүргэж байна. Сайн байна уу? Намайг Жо Фанчук гэдэг. Намайг Фэй Юпэй гэдэг.
Чанчун хотын сурагчид Сибирийн найз нартай зориулан ухтах бичлэг хийжээ. Харин хариу болгон Красноярскын сурагчид өөрсдийн сонирхлын тухай дүрс бичлэг илгээсэн байна. Гэхдээ хамгийн чухал нь шууд харилцаа, амьд яриа юм. Хятад хүүхдүүд маш найрсаг, нөхөрсөг, тэдэнтэй харилцах үнэхээр сонирхолтой. Тэд орсоор ярихыг хичээдэг, бас сайн ярьж чаддаг. Надад хамгийн их таалагддаг хичээл бол бичгийн хичээл, уран бичлэг. Үнэхээр сонирхолтой. Чанчун Красноярскын хоорондын цахим хичээл 1 сарын өмнөөс эхэлсэн бөгөөд энэ 3 дахь удаагийн уулзалт юм. Хүүхдүүд өөрсдийн хот уламжлал гэр бүлийнхээ талаар хуваалцжээ. Нас залууч гэлээ олон сурагч хятад хэлийг анхнаасаа өөртөө сонирхож сурч эхэлсэн бөгөөд эцэгхэн шахалдаар биш сурах эрмэлзэлдээ хөтлөгдөн иржээ. Би 7 настайдаа эгчтэйгээ хятад явсаа. Тентхийн соёл сонирхол татсан шүү. Тэгээд л хятад хэл сурах хүсэл төрсөн. Ээж анх 1-р ангид ороход бид хоёрыг хятад хэлний сургалтад өгсөн. Ах маань эхэлж сураад сонирхолтой санагдсан болохоор би ч бас сурахыг хүссэн. Маш их таалагддаг. Ханц бичих, текст орчуулах нь надад сонирхолтой байдаг. Хичээлд бэлдэх ажил чамгүй их. Сурагчид эхлээд өөртөө текст бичиж, үгээ цээжилж алдаагүй хэлж сурах ёстой. Шин үг, мэдлэг, дүүрэн. Гэхдээ хүүхдүүд энэ бүхнийг ядарч биш, харин сэтгэл хангалуун байдлаар хүлээн авдаг гэж ярьж байна. Үнэн хэрэгтээ хятад хэл их амархан юм. Орос хэлнээс ч амархан. Ханц жаахан хэцүү. Хүнд дүрм журм багтай. Дуудлага их амархан. Харин орос хэл дүрм журм ихтэй. Сурахад хэцүү шүү. Красноярскийн лицейд хятад хэлний хичээлүүд үн төлбөргүй явагддаг бөгөөд олон хичээлийг төрлөх хэлтэй багш заадаг. Гэхдээ хятад хэлний ангид элсхийн тулд бүх хичээлдээ онц сайн дүнтэй байх шаардлагатай юм. Мөн англи хэлний онооч чухал. Маш олон хүүхэд сонирхож байна. Сүүлийн хэдэн жил хятад хэл сурахыг хүсдэг, эрмэлздэг хүүхдүүдийн тоо маш их ихссэн. Тиймээс бид үнэхээр сурахыг хүсэж байгаа хүүхдүүдийг ирээдүйд мэрэгжилдээ ашиглах зорилготой хүүхдүүдийг шигшиж авахаас өөр аргагүй болсон. Түүнчлэн зөвхөн Красноярск, Чанчун төдийгүй Пянза, Ланжоу хотууд ч сургуулиудын хооронд найрамдлын холбоо тогтоожээ. Энэ бол боловсрлоор хязгаарлагдахгүй үр дүнтэй хамтын ажиллагаа юм а. Сотрудничество более чем эффективное. Энэ бол зөвхөн хүүхдүүдийн хувьд ч биш, хоёр улсын соёлын хувьд ч маш чухал. Бас Чанчун хотын удирдлагуудтай уулзаж, зөвхөн боловсролын асуудал биш, бусад салбарын асуудлыг ч хэлэлцдэг. Олон хүүхэд ирээдүйд хятадд тэр дундаа Чанчунд их сургууль сурахыг мөрөөддөг гэдгээ хуваалцжээ. Харин одоо тэднийг цаашдын хичээл, шин дуу, шин мэдлэг хүлээж байна. Одоо хоёр талын сурагчид захимаар бусад бодит уулзалт хийхийг л хүсэж байна. Тэд Сибирь, Хятад хоёрт харилцан зочилж, биечлэн танилцаж, харилцан имэйл солилцож, хэл соёлоо улам гүнзгий сурч ойлголцох болно. Александр Ермошенко, CGTN, Красноярск.